Ингээд буутай ингээд наркотикийн цагдаа нар ингээд чаалгын цөм мөшгөлж ингэж орж ирэх үү. Бүгдийг хөвтөөд хөвтүүлэг үүтэй. За сайн байцгаана уу. Тэгэхээр энэ 7 хоногийн Монгол хүний стрессийг бид тайлан ураатай what the fuck нэвтрүүлгийн маань шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Надтай хамт Volume Plus сувгийн social manager инх цацрал болон за өөрийгөө танилцуулъя. Сайн байна. Өнөрлөл байна. Аха. Хаан сурдаг вэ? Санхүү эдийн засгийн сургууль сурдаг. За санхүү эдийн засгийн сургуулийн оюутан Инрэл гэдэг залуу байна. За хичээл эхэлсэн үү? Тий одоо энэ бужигнаа л шүү дээ. Одоо энэ ер нь 20 гарсан юм чинь одоо барыг бүх сургуулиудын хичээлүүд бас орсон баг. Тэгээд нэг гадуур бас замын хөдөлгөөн тэрнээс гадна нөгөө нийтийн тээврүүд бас амар юм шиг үү. Зам бол уус амар байна тий. Зам бол яг там шиг байна шүү дээ. Уус гадуур бол стресс нэг номер 1 хүүсэр болж байгаа шүү дээ. Уус хэцүү нөө хэцүү байна л өөр юм хэлмээргүй байна шүү дээ. За тэгээд за машинтай хүмүүс яг нэг анзаардаг баг. Яг гэхдээ яг анзаараад үзэх юм бол орой эсвэл өглөө яг ингээд ажилдаа явж байгаад ажилласаа тараад тарж байхад ч юм уу нийтийн тээврийн том автобусууд бас амар их хүнтэй битүүж ихсэн нөгөө нэг дац хэтрүүлсэн гэдэг шиг тэгэж явдсан бэлээ. Тэгээд энэний талаар та юу гэж бодож байна? Хоёр ер нь автобусаар хэрэг явж байна. Ойрд яваагүй штэ. Нэг автобусаар явдгүй л дээ. Гэтэ ер нь бас харагддаг штэ машинтай явж хажууд нь автобус явж л байгаа юм чи гээл бас хэцүү штэ. Ер нь бас хэцүү л гэж хэлээ дээ. 2021 онд гэхэд яг энэ бүх Улаанбаатар хотод явж байгаа бүх нийтийн тээврийн 80% нь насжилтанд дуусаад яг ингээд үйлчлэгнээс гарах зорилттой байгаа юм гинэ. Тэгээд тэрнээс наан бас ингэж шинжилж байгаа гэж байна. Тий шинжилэл гэснээс өнөөдөр би нэг мэдээ уншсан чинь нөгөө нэг автобуснаас нэг аюу тийм аим хар утаа ялгардаг шүү дээ. Аим хар утаа. Тэрэнд нэг юм шүүлтүр тавьж байгаа юм гинэ. За. Тэгээ шүүлтүр тавьсан гэснээ ард иргэдтэй хэлэхэд хар утааг хортой гэж битээ бод. Тэгээд нэг тийм юм болж байсан байна. Тэгээ жоохон гайхсан тий. Тэгээ бас жоохон гайхаа л байгаа тий. За яг тэр нийтийн тээвэрчлэлгүй ер нь машинаас ялгардаг тэр хар утааны талаар гэхэд яг тийм хар утаа гарч байгаа газар ингээд нөгөө нэг амар амьсгалж юусоо болдгоо гинэ. Хамраар амьсгалдаг гинэ. Одоо амар амьсгалахаар чинь шууд ууш руу орж байгаа шүү дээ. Тэнгүүд хүний хамар нэг тийм шүлтүр маягийн бас юм тавиад юм байна л да. Тэгээд амар амьсгалсан тохиолдолд тэр хар утаанууд юунд уушгинд нөгөө хар тунгалаг болж тогтоод хүн яг ингээд одоо яг амьдралын ингээд хугацаанд ингээд явж байгаад ингээд бурхан болдсон шүү дээ. Тэр үед тэр нь ингээд хүний биенээс ялгарч гардаг гинэ. Тэрнээс нааш ингээд ялгаруулж гаргах тийм боломжгүй байдаг гэсэн. Ер нь амаараач гэсэн хамраараач гэсэн амьсгалгүй байлаа. Тийм ер нь бол. Тийм зүгээр ингээд хамраач ингээл би л тэгээ явчихдаг шүү. Тэгээд амьсгалж чадахгүй бол тэр л үдтэй. Боогод. Амьсгалаа ураагаад эвдрэл явчихдаг юм тий. Тийм ер нь эвдрэл явсан дээр шүү дээ. Эвдрээд ч гэж тэгээд бооголгүй шүү дээ. Өөр яа дээ. За тэгээд зам бол амар байна. Тэгсэн чинь сая нөгөө нэг одоо минтийн гүүр гэж яриад байгаа нэг шиг. Тийм ширээр гараад ирсэн. Тэрийг нөгөө нэг замын төвчрөл байхгүй болгох зорилгоор хийсэн чинь улам зам төвчрээд байна. Чи тэрийг явсан уу? Би ч явж үтсэн тэгээд бас сайхан л хөрөлсөн байсан юм шүү. Үгүй ээ. Тэр бүр амар. Үзүүлж гэнэ үү? Тийм. Дээгүр нь явж зүгээр доогор нь гарсан ч гэсэн битүүл зогх хэрэгтэй байлаа. Гэхдээ би бол тэр гүүрний нэг юм ойлгоогүй. Ингээд амар тийм мөргөн машины зам тавьчихж байгаа штэ. Тэснээ явганы зам. Хажуугаар нь нэг ч явганы зам байхгүй. Тэгүн гутаа ингээ харахаар ингээд ялангуяа Хөмплацгийн тийч амьдэрдэг хүмүүст айгу сонирн байгаа даа байхгүй. Тэг энэчнээс ингээд таксидад явах нь чичүү хэцүү. Тэгвэл тийш ингээ алхаа явах гэхээр бас болохгүй. Тэг ингээ тэрүүгээр нь бүгдрээ явах бас сонин чи. Тэг яг яах хэрэгтэй юм бол тэрний талаар юу гэж бодож байна. Тэр нөгөө нэг барьж яхад нь хэлээг байхгүй юу? Барьж яах. Хэлэхгүй гэсэн бол цаалж юм барьж штэ. Хэлээг болохоор тий. Уг нь нэг ядадах юм юу байх вэ те. Нэг хажууд нэг юм ачлага тавиал тэгээ хүн ямар төгчрөлтэй юм шүү дээ. Ингээл болчихно. Амархаа ингээл. Өстө тийм бид. За тэрний талаар бас нэг баха яриа гарсан. Нөгөө хүн төвтэй хот, хүн төвтэй Улаанбаатар хүмүүсээ иргэдээ ингэж хайрлаж ингээд. Тэр яг тэр гүрний зургийг бас тавьсан байлаа. Гэтэ ер нь тэр бол цаашид баригдахгүй хэрэгтэй. Одоо нөгөө нэг гүрний хоёр талын нөгөө цагирхан уул зургийг хийж байгаа юм байна шүү дээ. Тэгээд хүмүүс болохоор тэр цагирхан уул зургийг хийж дуусангууд явгууны зам нь гараад ирнэ ухааны юм яриад байгаа юм. Яг ингээ харахад болохоор ямар ч тийм явгууны зам хийх талбай байхгүй байгаа байхгүй. Хүүхдийн эрхийн төлөө тэмцдэг явуулын автобус энэ сарын 16-наас эхэлж явж эхэлж байгаа гинэ. За. Яадаг автобус юу? Яг яах вэ? Одоо нөгөө нэг хүүхдүүд одоо аав ээжтэй зодуулах энэ тэнд явж байгаа дээрэмдүүлэх гэдэг ч юм уу. Тиймэрхүү юмыг харсан тохиолдолд энэ автобусанд мэддэгдвэл байгаа газар нь явж очдаг тийм автобус гинэ. Шууд л арга хэмжээ авах юм уу? Шууд л арга хэмжээ авах юм байна. За тэгэд
одоо манай дугаар болгон дээр нэг спортын холбогдлолтой мэдээлэл орж ирдэг. Тэгсэн чинь за ойрын өдрүүдэд бас Казахстан улсын Нур-Султан хотод чөлөөт бүхний дэлхийн аварга болж байгаа юм байна. Тэгээд анхны дэлхийн аваргатаа оролцож байгаа одоо Болортвэ гэдэг Монголын тамирчин маань 55 кг-ийн хэмжээнд хүрэл медаль авчирсан байна. Тэр бүх сонирхтгүй. Тэгэл жишгээд байгаа хайлт үзэн шүү дээ бүгд нь хайлт. Масаа. Тэгээ Оросын холбооны улсын Екатеринбург хотод сонирхогчдын боксing дэлхийн аварга бас өрөө өдрүүдэд явагдаж байгаа юм байна. Тэгээд бас л манай Монголын тамирчин Синдатор маань медалийн болцод хангаад дараагийн тоглолтуудыг бас хүлээж байгаа юм баяртай мэдээлэл байна. Тэгээ баяр хүргье. Respect. Бокс Монголд бас нөгөө спорт болон инфлюенсерүүд олон улс руу их сайн гараад байна тий. Тая өмнө 7 хоног тийм үү да сайн нэг амар мэдээ би олж уншлаа бас. Уншаад жоох айлаа бас гайхлаа. Яасан гэсэн чинь нөгөө нэг PC-нүүд ингээд шүн ажилтдаг юм байна. Тэгшээ тий. Тэгсэн чинь тэнд ингээд хүүхдүүд байж идэм байна. Тэгсэн чинь тэрэнд нь ингээд шүн ингээд буутай ингээд наркотикийн цагдаа нар ингээд хаалгын цөм бүшгэлж ингэж орж ирэх үү тий. Бүгдийг хөвтөөд хөвтүүлэг үүтэй иш шээ гэж цаа үшээлгээд би энэ тестлээд хар тавиг татсан байна үгүй нэг шалгаад тэгсэн чинь хинж татаагүйсэн юм байна. Тэгээд гараа явсан байна. Тийм мэдээ байна. Тэгээд би бас айгүй гайхлаа. Зүгээр ингээд суудсан ч одоо тийм нэг хууль зүй мүү одоо яг ямар ч тийм байд гэдэг зүгээр өж хат ингээд хөвтүүлээ шээлж мэйлээ болдог ч юм уу болдгоо ч юм уу. Тэгээд энэ онд харт амигтай холбоотой 80 хэдэн дуудлага ирсэн. Тэрэнд нь 33 хүн 333 хүн холбогдсон. Тэрнээс нь одоо 82% нь 19-с 35 насны хүмүүс байна гэхээр ерөнхийдөө бол ихэнх нь залуучууд байгаа байхгүй. Тэнгүүд манай залуучууд бас энэ харт амигт гэдэг энэ юмнаас бас ирээдүг муухай алж шүү гэдгийг хэлмээр байгаа. Юу ч бодож байна. За тэгээд дими юм дээ. Тэгээд өөрөө хөвгттэй. Амар илдүүс тэгдэл хэлээд байгаа юм байна. Хүний хөөмөө юм талмаг байна. Тэгээ манай Монголд бас нэг өмсөг бас харт амиг гэж үздэг нэг тийм. Аюултай юм байна. Би бас ойлгодог юм аа. Гэтэ харт амиг гэдэг чинь одоо импортоор орж ирж байгаа нэлээ нөгөө нарийн хими бодис дуруулалт орцсон тэр одоо драгуудыг хилээд байгаа болохоос биш нөө газар дээр ургаж байгаа нэг хідэн төрлийн өвснөө бид нар ингээд яачингууд бас л цагдаа нар чинь хэлхөө хүн дээр хүлээж аваад байдаг. Гэтэ яг масууруулахын хувьд бол масууруулах зүйл одоо байдаг юм шиг байгаа. Тэгээд яг болохгүй зүйл бол ингээд болохгүй л байдаг юм байна. Гэтэ ингээд яг одоо энэ сүүлийн үед болохоор ингээд 19-с 35 насных ингээд бас батарей хэллээ шүү дээ. Ингээд залуучууд хамгийн хэрэглээд байна гэд. Тэгээд ингээд бас цагдаа нар илүү ингээд ажиллагаагаа илүү эрчимжүүлж байгаа юм байна. Гэтэ одоо болохоор би ингээд боддог байхгүй юу? 70-80-аад онд юм уу те? Бүр ингээд тиймэрхүү харуул хяналт ингээд арай жоохон бага байх үед ингээд хүмүүс бас яадаг гэсэн бол айгу боддөө шүү дээ. Тийм шүү дээ. 85 онд бол бас эвгүй байсан гэдэг шиг гэж байна. Яг би зөвхөн олон улсын чиг харахад тэгэл дэлхийн яг Европын ч юм уу ингээд Америк зүг мөгийн орнууд ингээд зөндөө угаасаа ингээд яг өвсмөн төрлийн өмнө бүгд ингээд лигээл хууль ёсны болсон тийм. Хүмүүсийн амьдралын шал нэг өөр юм болчихсон шүү дээ. Тэр Монгол хуульчилж болохгүй тэгэл бүгдийг барьж аваад шороор нь тийгээд байгаа нь жоохон зүгсэн. Яг тэрэн дээр болохоор бас нэг төрлийн нэг улс төрийн бодлого яваад байгаа хаа. Угаасаа нөгөө эдийн засаг одоо олон улсын харилцаа баг зэргийн ингээ хямралтай байгаа орнууд дээр бол угаасаа иймэрхүү зүйлүүдийг баг зэргийн хорих хэрэгтэй байдаг. Тэгжээч нөгөө ард иргэд нийтээрээ ингэж нөгөө хямрахгүйгээр бас ингээд хараа яналтайгаар аягүй дэш нэг хөгжих боломжтой. Хүн ам багтаа бас тийм. Түүнээс бол бас арайч манай тэгж амар үүсгэх талын бас тийм амар уужуу биш нөтүүд бол биш хаа гэж боддог тийм аа. Бас тийм шүү. Тэгэхээр хэдэн жилийн дараа манайхаа зүгээр болно. Тэгээд нэг наачаа юу хэлээд байна. Юу ч хэлээ бэ. За тэгээд бас нэг дуу сонсоод тэндээс мэдээлэл авлаа нөгөө нэг ялыгийн нэгдгээ дунд дээр гарч нөгөө нэг 71 оны конвенцээр Монгол ингээд нөгөө өмс хэрэгсэн бол тэрийг нь харт амиг гэж зүйлээ ингээд нэгтгэдэг гэдэг. Тэгээд өмсч харт амиг ч одоо манайхан 71 оны конвенцээр явах юм биш үү. Тэгээд залуучууд маань бас иймэрхүү зүйлээс татцаад ирээдүйг бас гоё авч яваарай л гэж хэлмээр байна. Тэгээд өнөөдрийн хэвтрүүлгийг бас энэ нэрэл дуусгах. За тэгээд аль би бас ингэж мэн. Тэгээ одоо гол нь яг энэ замын төвжирлийг гоё яриад дуусгах гэдэг байгаа байхгүй. Бас зам дээр гоё бүгдээрээ гоё хүлээцтэй ингээд нэвтрэх ёс хэсэгчээ ингээд битүү байх юм бол дайрч орохгүйгээр тий гэрлээ хүлээ зогсоод жоохон соёлтой жоохон ухаалаг тий залуу хүн шиг гоё Монголынхаа залуу үе аюу гоё дэлхийд аюу тийм гоё өндөр түвшний мэдээлэлтэй залуучууд гэдгээс харуулцгаая.
гоё өөр байяа л гэж хэлмээр байна да залуучуудаа. За тэгээд энэ 7 өдрийн What the fuck of the week нэвтрүүлэг та нарт хүргэлээ. Тэгээд надтай манай өнөөдрийн зочноор санхүү эдийн засгийн сургуулийн оюутан Инрэл оролцлоо, баярлалаа. Тэгээд хамт бас хөтлөлтийсэн цацралтаа баярлалаа. Тэгээд эх 7 өнөөгийнхөө дугаараар хэдүүлээ эргээд уулзцгаа илүү гоё гигилэг сэдвтэйгээр эргээд уулзцгаа гэж хэлмээр байна. Баярлалаа.